Сайн байцгаана уу? Дахиад уулзаатан баяртай байна. Бясалгагч мөхтэй байна. Би одоо 10 гаруй жил бясалгал хийж байгаа. Тийм учраас одоо бясалгалын талаар тэгээд би өөрийнхөө одоо хүнээ эмчилсэн, яаж эмчилсэн талаар жоохон яриа өрнүүлэхээр боллоо. Зарим нас бясалгал заах уу гэж асуудаг хүмүүс бас сонсож болно. Яагаад вэ гэхээр би өөрийнхөө одоо маш чухал нарийн одоо бясалгалын талаар цаашдаа ингээд заагаад явах учраас та нар үнэгүй сурах боломжтой. За 4-р бясалгалыг бол яачихсан те. Одоо 5-р бясалгалыг бас цаашаа өргөжлүүлж бичиж гэж уншия гэж бодлоо. Өөрийнхөө бичсэн юм дээрээс өөрийнхөө хэрхэн үлдэж байгааг шүүх хэрэггүй. Би өчигдрийг бодвол өнөөдөр дорцсон байна гэж хүү бодлоорой. Эсвэл өнгөрсөн 7 хоногийг бодвол энэ 7 хоногт муудсан байна гэж хэмээн бүү бодоорой. Сэтгэлийг идэвхтэй юм уу шунаг болгодог тэгж бодох юм бол эсвэл сэтгэлийн тухайн үйлдэл бүрт олон янзын хүчин зүйл байдаг. Олон янзын өөр хувьсгачтай байдаг. Амьдралдаа бид олон янзын замаар хариу үйлдэлүүд үзүүлдэг. Та сайн бясалгач болсны дараа зарим үед бодлоо огт орхиж чадахгүй байх. Тийм үе үүдч тохиолдог бөгөөд тухайн өдөр үр дүнтэй бясалгаж чадахгүй байх нь тохиолдно. Мэдээж үргэлж бясалгалж чадах үеуд ч байна. Гэхдээ тэр үед маш олон зүйл аль хэдийн өөрчлөгдсөн байдаг. За ингээд 5-р бясалгалыг сайн тогтоож авах хэрэгтэй.